Тэр охин өвөө эмээгэнд нь хөргөж өгнө. Өнөөдөр хагас өдөр. Өнөөдөр өвөө эмээгэндээ хооно. So yeah. Яри. Яа. Анагаар үсээ болгоцсон манай pretty so pretty би хүүхдэд өгсөн. Тэгээд хатан мэж яасан байна гэсэн. Одоо би ажиллараа явж байна. Замдаа өөрийнхөө дуртай матча гэдэг рестораны матчатай заримыг авч идэж жоохон сэргэлээ. Тэгвэл амар халуун байсан гадаа. Тэгээд үнэхээр гоё амттай байсан. Энэ зарим баг миний өдрийг аварсан баха. Яа. Тэгээд ажил дээр очичоод нэг хүний хомсыг будчаад яг үлсхийн алдад манай найзагч ирж кимчи чигээ авч өгсөн. Энэ бол бүр тэр өдрийн аврал байсан бас. Hello. Тэд 6 өнгөрч байна. Тэг. Өнөөдөр миний өөр ажил руу нөх өдөр. Араа ингэ нэг юм гэж унтаа. Дураг басгаар амар юм байна. Тэгээд breakfast хийж идчихээ. Гастайта. Танги нөхөд билээ. Хамгийн жоохон 70 задгаа. Тэгтээ ах уу. Би тэгээд нөгөө шинэ очих салоноо хөндлээд ингээ нүрээ будсан байна. За, миний өөрөө нэг иймэрхүү байна. Тэгээ бүгдийг гоё болгочоод харуулъя за. Би сая найзтайгаа амар үлсдээс болохоор хоол идэж тэнхээ орж цэвэрлэнгээд хоол идсэн чи ийм болчлоо гэж. Ингээ тэлэний дээгүр гизгаа. Тацаа ингэж явууллаа шүү дээ. Ганцаараа янзлаа шүү дээ. Би ингээ хумсны чимэглэлтэй тийм бодолт хийх амар дуртай болохоор би яг дэлгүүр шиг их юмтай байгааз. Энэ ингээ манай унтлагын өрөө. Гэртээ ирлээ. Хүүхдэд аваад ирсэн. Тэгээ маргааш үдээс хойш битээр манай гэрээ цэвэрлүүлж байгаа. Тэгвэл нэг амар ухуулахгүй бол манай гэр жоохон амар болчиход байгаа. Тэгээд ивсээ өөрснөө угаагаад хувц сунар шкафнуудаа бүгд өөрснөө янзалчаад. Яа. Тэгээ маргааш цэвэрлүүлчихнэ. Тэг үдээс хаашаа цэвэрлүүлэхээр бид дөрөв гадуур явж агаад тэгээд дуусгаар нь орж ирнэ те. Амар залах үрээд байна. Бүгд угаанда. Hello. Тэвсээ хүүхдээ хөргөж өгчөөд тэгээд одоо гэрлөг орох чинь 7 өнгөрч байна. Би будингийнхаа юмнуудыг угаагаад хэлсэн байгаа угаалгамшинда. Яа амар тийг наа хардаа би ингээ будагтайгаа унтцэл шээ. Энэ өчигдрийн будаг шээ. Тэгээ өнөөдрийг давж тоолцгаая да. Би ороод ирсэн юм айдчихээн. Манай гэр 70 задгаа маань нөхөр ингээд энэ амар том одоо өргөшөө 5 дөрвөлжинтэй, уртаашаа 5 дөрвөлжинтэй том манад байсан байхгүй. 50-аас ахгүй. Ингээ ханд өргөдөг баг. Тэгсэн манай тэрийг дундуур нугаж өөр юм болгоно. Тэг угаасаа өнөөдөр өдөр гэрээ цэвэрлэхээс хойш тэдрийг эртг ингээ хийчих гээд шүн хөрөөд өглөө ингэж дуусгаад
Биднэрт 3 цаг гэдэг чинь одоо 9 гэхээр тэгээ 9 цаг гэдэг чинь нэлийн гайгүй цаг байгаа. Гол нь цаг 30 минутын дараа манай бага охины шүдний эмнэлэгний цаг ирсэн болохоор шүдийг үзүүлэх ёстой. Тэгээ анхны шүдний үзлэг болохоор аав ээж хоёр нь хамт байх хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм учраас тэгээс хамт явчаад ирээд дахиад юмнуудаа босгоно. Миний дуртай. Nere. But when I go outside, I'm gonna turn to fire. So I'll go back in there and get some ice cream. Sano. Окей. Агайхаа бандд авах юм байна да. Чи миний хамт авах хэрэглээ. Хамт гормоор нөө. Бид дөрөвд бараг 1 цаг суусан. Тэгээд за байли өнгөрсөн 4 цагийн өнгөрөх 4 цагийн тэгээ хатам аав ээжиндээ очиж хэвтэж өнгөрүүлээ да гэж удаад. Тэгээ бид дөрөв өвөө эмээгэндээ очиж чийлэрхээр явж байна. So за аав ээжинд ороод ирлээ. Одоо манай нөгөө эрэгтдүү хоол хийн гэсэн. Тэгээ би туслаад хамт хоол хийн. Тэг бараг орой олоо энд идчихэд нэмсэн гэртээ ороод бас усандаа орцгоод унтвал энэ үнэхээр best day ever болох баг. Яг би дүү ямар хоол хийх бас төлөвлөж байна. Тэгээд төлөвлөхгүй ч гэж магадгүй. Шово. Чи ямар нэртэй одож байгаа лээ? Бас. Хэл. Би мэдгүй юус юу яаж ойлгохгүй. Түр баахан дуртай юм хэлээд. Би нэг ямар нэртэй хаад болох юм? Pasta chicken royal. Окей. Гоё нам. Давс нэмгээр нэ. Нүүдэл хийгээд амсахаар давс нэмэх хаа. Тэ гоё шиг дээр. Давс гоё хий. Да. Гоё хоол ундаа идсэн. Манай нөхөр амир ядарсан. Тэгээд аав ээж нэр зундж агаад бид гурав болохоор сэрүүн байсан. Тэгээ одоо бид гурав одоо манай нөхөр дугуйх ирсэн. Дугуйгаа авчирж агаад тэгээ жижигээ дугуйн дээр сундлаад бид дөрв харин тэгээс манай хоёр найз өнөөдөр манайд ирж хонно. Манай нөгөө нэг гэрэг тэрсэн. Мус дууссан гэд бид дөрв харж байна. Тэргэл дугуйн цуухгүй гэж зогтаацтай шүү. Пластикээс авахгүй маминыхаа. No. Aber wieso man ist der? Чи томд штий. Okay, pass it. Okay. Go, why you in my face? Girl, your breath stinks. Go to the bathroom, brush your teeth, but don't talk fast. You musty, Christy, you musty. You musty. Girl, go ahead, go to your shoes, what it out. Oh. Hey. Hi. Hi, sisters. I'm James Charles. No, James Charles. Okay. Yeah. Бид хоёр хичээлдээ явж байна. Hello. Би нөхөр дээр ирсэн байна. Өнөөдөр би нэг хүнтэй байсан. Тэгсэн тэр хүн маань намайг ингээ нүүцний мэдээгүй. Тэгээд нүүсэн газар маань очих боломжгүй гээд. Тэгээд би цуцалсан. Яг нь тэгтээ өнөөдөр бас жоохон яг дээл өдөр байна л да. Тэгэхээр магадгүй зүг байх. Энэ дээр яг өнөөдөр би дутуу тавчиг янз янз бас аавна. Тэднийгээ үүс дамжуулаад дөөжин салооныхоо үгүй зэмээд бэлгүүрээ аваачиж өгөөд депозитаа ингээд буцааж авна. Тийм ажилтай өнөөдөр 2 дахь өдөр би нэг өдөр уяач өдөр ажиллаагүй яа тэгэхээр манай гэр мөрөө цэвэрлээд нүүл гэлчил юм боллоо манай гэрт хамаг юм ингээд хараад бас гэртээ амар хөлдсөн. Тэгээ хүүхдүүд
Тэгээд би өөр хүмүүс ингээд боди гэдэг үнээр амжих байна. Энэ хүмүүс маань хараа бүр ургаад энэ болохоор одоо надад таалагдах болсон. Тэгэхээр энийг өөрчлөнө. Тэгээ нөгөө надад ирсэн пакетанд зориулж бичлэг хийх хэрэгтэй. За би гэртээ өрөөд ирсэн. Одоо том охинтойгоо нийлж багын аавна. Манай том гэхдээ өнөөдөр амар мундаг өөрөө гэртээ ирсэн. Тэгээд усанд ороод өөрийгөө янзлаад гэрээ бүр өрөөгөө цэвэрлсэн тий. Йоо за. Хүүхдүүд аваад ирсэн. Ядарч унлаа. Манай хүүхд бүр талхан үед хэвтээ төгсөн. Тэгчээ бас бууз идэх гэсэн. Тэгэхээр би нэг 20 ширхэг бууз хийх юм шиг байна. Ман нөхөр гурил идэхгүй гэд. Надад бити бууз үлдээгэр гэсэн. Тиймээс бид 3 нөхөр асаад бид 3 20 ширхэг бууз хийгээд идэх хата. Тэгээд тийм байна. Ерөөсө босох ерөөсө чадлаа. Би тэгээд нөгөө юу асан? Өнөөдөр нөгөө эмээ дээр очиод дэлгүүрээ өгчөөд тэгээд ирсэн. Дэлгүүрээ өгчөөд ирсэн. Мэдгүй яхав. Жохон онцгой шалтгаанаас болоод хоорондоо болж байгаа ч гэсэн яг салхаад болсон чинь тэгэл надад сайн л байсан юм байна. Би ч бас надад ч бас тэр өнөөдөр хөөрхөн харагдлаа. Энэ маань. Яа хүний харилцаа гэж сонин шүү. Тэгээд би ер нь тэгээд өнөөдрийнхөө юмнуудыг чигтээ баг ингэсгээд бичлэгээ ингээд дуусгая. Тэгээд одоо бол үлдсэн дээр интернийхаа савнуудыг уутнуудыг хийгээд тэгээд хүнжлийнхаа давнуудыг угаасан тэдрээгээ хурааж ивгээд тэгээд ер нь үлдэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд баярлалаа. Баяртай. Дараа гоё дүүг нэг ийм өдөр тутмын уйтгартай биш ийм тоочны сэдвтэй хөгжилтэй богино бичлэг хийх болно. Би окей. Oh no, mommy, teacher. Oh no, би ч амар фебертэй байна. Намайг халуурсан байна гэж байна. Манай хүүхдэд тэгэхээр эмчилгээнд орно даа. Bye bye.